Авсан мэцхан уу ингээд химийн 2025 оны элцэн шалгалтын материалын 36-аас 40-р тестийн тайлбарыг оруулъя. За 36. C6H12O молекул томьёотой спиртийн байгууллагын изомерийн нийт тоог тоолоод тэдгээрээс хэдэн 2 дахь ангиллын спирт байгааг мөн олоорой гэсэн байна. За изомерийн нийт тоо болон 2 дахь спиртийн тоог олохын өмнө бүгдээрээ изомер гэж яг юу хэлээд байгаа, мөн дээрээс нь спирт гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэсэн ерөнхий онолын ойлголт авъя. За изомер гэдэг нь тухайн молекул буюу атомын тоо нь бүр яг ижилхэн тэгээд төрөлн ч гэсэн ижилхэн гэж хаад гисэн хэрнээсээ орон зайд байршил эсвэл холбоо нь хоорондоо ялгаатай болдог. Үүнээс үүссэн молекулыг ерөнхийдөө изомерүүд гэж нэрлэдэг. За бүтцийн изомер болон орон зай изомер гэсэн хоёр төрөл байна. За эхнийх нь хэрхээний изомер буюу шулуун юм уу эсвэл саллаасан юм уу гэдгээсээ хамаарат ийм изомерүүд гэдэг байна. За байрлалын изомер гэдэг нь болохоор бүлэг болон ханаагүй холбооны байрлал хаана байгаа вэ гэдгээсээ хамаарат изомерүүд үүсдэг. За функционал бүлгийн изомер гэхээр атомын тоо ижил боловч бүр огт өөр ангиллын нийтлүүдийг ерөнхийдөө функционал бүлгийн изомер гэж нэрлэдэг. За орон зай изомерийн хувьд геометрийн изомер буюу цис транс изомер гэж хоёр ангилдаг. За оптик изомер гэдэг нь яг толон тусгай шиг өөдөөдөөс харсан гэх юм уу та ийм молекулыг оптик изомер гэж нэрлэдэг байна. За тус бүрдэн зургийг харах юм бол за энд шуман тэмээ изомер энд салбарлсан бол орж ирж байна. Энэ хоёр тохиол маань. За дараагийнх нь болохоор зэрэг хоёрчийн холбоо хаана байрлаж байгаараа ялгаатай изомерүүд орж ирж байна. За үүний дараагаар функционал буюу хоёр өөр ангиллад багтдаг изомерүүд орж ирж байна. За дараагийнх нь болохоор зэрэг транс болон цис изомерүүд орж ирж байна. За сүүлийнх нь нөгөө баруун зүүн гар өөдөөдөөс харсан юм шиг буюу толон тусгай шиг изомерүүд орж ирж байна. За спирт гэдэг нь маань нүүрс төрөгчийн атомоос тогтсон тэгээд гидроксил бүлэг агуулдаг юм органик нийтлэг спирт гэж нэрлэдэг. Ерөнхий томьёог нь оруулж өгсөн байна. За ангиллын хувьд болохоор агуулж байгаа OH бүлгээрээ буюу гидроксил бүлгээр нь нэг байх юм бол нэг атомт спирт, олон байх юм бол олон атомт спирт гэж ялгаж өгдөг. За нэг атомт спиртийг дотор нь sp3 буюу дан холбоотой цэд цус юм уу эсвэл sp2 буюу давхар холбоотой цэд цус юм уу гэдгээр нь ялгаж өгдөг байна. За sp3 дээр цаашаа үргэлжлүүлээд уг спиртүүдийг алкил бүлэгтэй юм уу, аллилтэй юм уу эсвэл бензолтой юм уу гэдгээр нь ялгадаг. Хамгийн сүүлд нь тухайн гидроксил бүлэг маань хажуудаа хэдэн нүүрс төрөгчтэй байна вэ? Зэрэгцээ холбогдсон байна вэ гэдгээр нь анх дахь, хоёр дахь, гурав дахь спирт гэж ангилж өгдөг байна. За үндсэн асуулт руугаа оръё. Тэгэхээр тус бүрдээ 5 цэтийн энэ хүн молекулыг хэдэн янзаар бичиж болох нь гэдгийг эхлээд гаргаж ирье. За хамгийн эхнийх нь энгийнээр тийм ээ. За 1 2 3 4 доошоо дахиад 5. За ингээд дүрсэлж болох нь байна. За OH бүлэг маань эндээс холбогдно гэж үзчих. За дараагийнх нь салаалсан байж болно те 1 2 3 4 гэснээ эндээс юм уу эсвэл эндээс. За эндээс нэг цэн холбогдсон байна гэж үзээд гидроксил бүлгээ бүгдээрээ за дараагийн тохиолдолд яаж ийн вэ гэхээр С маань 4 валенттэй тий. Тэгэхээр төвдөө С-тэй дөрвөн талдаа С-ийг холбосон байж болно. Тэгээд аль нэг талдаа гидроксил бүлгээ холбосон гэдэг ийм 3 янзаар үндсэн 5 С-тэй молекулаа бид нэр зурж болох нэ. Одоо тэгвэл тус бүрдэн изомерүүдийг яаж үүсгэх боломжтой вэ гэдгийг харъя. За эхний томьёон дээр OH маань энд байрж болно. Энд байрлаж болохгүй тий. За энд байрлаж болно, энд байрлаж болохгүй. Тэгэхээр яг тэр ижилхэн болчих штеп. Эсвэл энд байрлаж болно. Тэгэхээр эхнийх дээр 3 ширхэг изомер үүсэж болох нь. За дараагийнх дээр салбарлсан С ороод ирж байгаа учраас OH маань энд ч байрлаж болно, 1 энд байрлаж болно, 2 3 энд байрлаж болно, эсвэл энд байрлаж болно. За ингээд 1 2 3 4 янзын гэхээр
доогоор 7 изомерт болсон байна. За хамгийн сүүлийнхээр гидроксил бүлэг маань энэ одоо үлдсэн 3 байрлалын хаана холбогдсон эхний хэлбэрээс нэг өөрчлөгдөхгүй шүү дээ. Тийм болохоор зөвхөн нэг янзаар л холбогдох боломжтой. Тэгэхээр нэг ширхэг изомертэй ингээд нийтдээ 8 изомер үүсэж болох нэ. За одоо тэгвэл 2 дахь спирт нь хэдий хэрэг юм бэ? Тооцъё. Хажуудаа залгаа 2 нөөц төрөгчийн атомтой холбогдсон байх ёстой гэж ойлгоод байгаа тий. Тэгэхээр манай спирт маань эхний энтэй тэр бол биш байх нь тийм үү? Тэгээд энэ байрал дээр байж болно. Мөн дээрээс нь дундлын байрал дээр байж болно тий. Тэгэхээр эхнийхээс ерөөсөө 2 янзын 2 дахь спирт байж болж байна. За дараагийнх дээр нь яаж ийн вэ гэхээр 4 янзын изомер үлсэн тэр дөрвийнх нь ерөөсөө яах нь вэ? За энэ байрлалд болохгүй, энэ байрлалд болохгүй, үзүүрийн байрлалд болохгүй гэхээр энэ байрлалд бас болохгүй болчихж гин үү? Тэгэхээр холбогдох боломжтой энэ дээр орж ирж гин үү? За ингэхээр энд нэг ширхэг 2 дахь спирттэй тий. За сүүлийнх дээр бол угаасаа боломжгүй ганц тий. Тийм болохоор нийтдээ 3 ширхэг 2 дахь спирт үүсэх боломжтой гэсэн үг. За ингээд 36-гийн зөв хариулт И өгдөл байлаа. За номны хариултын багшинд орон шивэд оролцсон байгаа. 37. 2 мол дециметр куб концентрацтай калиен перманганатын уус мөлийг ашиглаад үл мэдэгдэх концентрацтай 50 мл оксалат ион бүхий уус мөлийг титрлсэн гинэ. За калиен перманганатын уус мөлөөс 30 мл-ийг зарцуулсан бол оксалат ионы концентрацийг тооцоолоорой гэж байна. За тэгэхээр титрлэлт гэдэг маань концентрац нь тодорхойгүй байгаа уус мөлийг концентрац нь тодорхой уус мөлөөр титрлэх байдлаар өөрөөр хэлэх юм бол хүчил авах юм бол шүлтээр, шүлт авах юм бол хүчлээр титэрлээд энэ хоёрын тэнцлийн цэг буюу одоо нөгөө нэг саамжих үедээ хүчил болон шүлт маань харьцаанд тэнцүү болдог гэж үздэг шүү дээ. Тэгэхээр үүн дээр тулгуурлаад мэддэхгүй байгаа уус мөлийн концентрацийг бол олж болдог. Тэгэхээр уг арга дээр үндэслээд тооцоолох хийнэ гэсэн. За дараагийнх нь болохоор тооцоололт молын концентрацийн томьёо маш чухал байгаа. Тэгэхээр моль гэдэг маань өөрөө концентрац болон эзлэхүүний үр жигрээр тодорхойлогддог. Тэгээд томьёоноос гаргалгаар тий юу нь мэдэгдээд байгаа юм бэ гэдгээсээ хамаарат хэрвээ концентрацийг олох бол мойло эзлэхүүндээ хуваачна. Хэрвээ эзлэхүүний олох бол мойло концентрацтай хуваад. Тэгэхээр томьёогоо мэдэж байгаа тохиолдолд ерөөд бол тооцоолоход гайгүй. За хагас сурвалж бидэнд өгөгдсөн байсан. Тэгэхээр хагас сурвалж бидэнд юу хэлээд байна вэ гэхээр эхний оксалат ион маань 2 электрон алдсныг перманганатын ион 5 электрон авсан гэдгийг илэрхийлж өгч байгаа. Тэгэхээр авсан болон алдсан электроны тоог тэнцвүүлэх ёстой. Хамгийн бага хуваагдах чинь 10 гэхээр эхнийхтэр бид нар 5-аар үржих ёстой, дараагийнхтаар бид нар 2-оор үржих ёстой болж байна те. Ингээд эндээс оксалат болон перманганат дээр харьцаа нь 5-ыг хорцгоно 2 болж өгч байгаа байхгүй юу? За ингээд молийн харьцаа маань тодорхой болчлоо. Үүн дээрээ тулгуурлаад бид нар одоо өгүүлбэрт маань юу өгдсөн байсан те тэр өгөгдөл дээрээ тулгуурлаад тооцооллоо хийнэ гэсэн. Бидэнд концентрац болон эзлэхүүн хүссэн байгаа тийм ээ. Перманганатын концентрац нь 2 мол дециметр куб гэсэн. За эзлэхүүний хувьд болохоор 30 мл буюу 1 дециметр чинь 1 литр, 1 литр нь 1000 мл гэхээр 30 мл маань өөрөө тэг 103 дециметр кубтай тэнцэж байгаа гэсэн үг байхгүй. За одоо эзлэхүүн болон концентрац нь мэдэгдэж байгаа юм чинь бид нар перманганатынхаа молийн тоог нь олох боломжтой болчихно гэсэн үг. Тэгэхээр энэ тэнцүү концентрацийг үүсгдэг нь эзлэхүүн буюу 2-ыг үүсгдэг нь 003 та гэхээр тэг 100-ны 6 мол калиен перманганат байсан гэсэн үг хаана шүү дээ. За одоо цаашаа үргэлжлүүлээд бүгдээр яах вэ гэхээр оксалат ионыхоо молийг олох хэрэгтэй болно гэсэн үг. За энэ тохиолдолд 5-ыг харьцах нь 2 байсан тийм үү. Тэгэхээр 2 0 калиен перманганат байсан болоо энэ нь 5 мол оксалат ионыг титрлэхэд ашиглагдсан шүү дээ тий. C2O4-ийг титрлэхэд ашигласан. Тэгвэл 006 мол калиен перманганат нөрөө хэдэн мол оксалоацетатын титрлэлтэнд
зарцуулагдах вэ гэдгийг гаргах чинь гэсэн үг байхгүй. Ингээ пропорцлоод бодоод үзэх юм бол x маань тэг 15 молтой гарна гэсэн үг. За одоо тэг 15-аас бид нар цаашаа яах вэ гэхээр оксалоацетатынхаа концентрацийг ерөөхдөө олох боломжтой болж байна гэсэн үг. Молийн тоо 0.15 гэсэн шүү дээ тий. Тэгэхээр C тэнцүү N-ийг хуваах нь V. Тэгэхээр N-ийн хувьд болохоор зэрэг сая 0.15 моль гэж гарчихсан. 0.15 молоо эн чинь хідэн эзэлхүүн хідтэй байла 50 мл-тэй орж ирсэн шүү дээ. Тэгэхээр 50 мл-тэй орж ирсэн гэхээр тооцоолол хийхдээ бид нэр 50 чинь өөрөө тэг 105 дециметр куб гэсэн үг тийм биз? Тийм учраас энэ дээр за энийг халдуулъя. 3 моль дециметр кубтэй концентрац нь гарч ирнэ гэсэн үг хаана шүү дээ. 37-гийн зөв хариулт 3 моль дециметр кубтэй орж ирж байна. За доор нас номон дээрх тооцооллыг бол оруулж өгсөн байгаа их санийх бааз. За 38. Метаны шатуу гурвлын энтальпийн өөрчлөлийг тооцоолно гэсэн байна. За үүнтэй холбоотой бид нэр холбоо тасрах болон үүсэх үеийн энергийн өөрчлөлт яг хэрхэн явагддаг юм бэ гэдгийг сэргийн саний. За эндээс харах юм бол их бодисуудын холбоог таслахын тулд бид нэр энерги шаардна гэсэн үг. Яа тэгэхээр тухайн энэ одоо элементүүд маань хоорондоо ингээд таталцаад электронуудаа хуваалцаад тэгээд тэнцвэртэй төлөвт орж ийнө гэсэн үг шүү дээ. Тэнгууд тэр хоёр электроны холбоог буюу хоорондоо таталцаж байгаа тэр тогтвортой тэр бүтцийг салгахын тулд гаднаас заавал энергиэр бөмбөгдөж өгнө гэсэн үг байхгүй. Тийм болохоор их бодисын холбоог таслахад бид нэр энерги зарцуулна гэсэн үг. Инхээр энэ маань эндотерм гэсэн үг хаана шүү дээ. Бүтээгдэхүүн бодисод шинэ холбоо үүсэх нь өөрөө яах нь энергийг гадагшаага ялгаруулдаг. Яа тэгэхээр тусдаа байгаа молекулын электронууд нь маш өндөр энергитэй тогтворгүй байдаг. Харин хоорондоо холбогдсноороо тогтвортой хэлбэрлэлөөр шилжээд илүүдэл энерги гадагшаага ялгаруулдаг. Тэгэхээр эндээс бид нар юу гэж ойлгох вэ гэхээр одоо их бодисын энерги гэдэг бол ерөөсөө бүтээгдэхүүн бодис болон тухайн урвалаар ялгарсан тэр энергийн нийлбэрээр ерөөхдөө тодорхойлогдно гэд ойлгочих хэрэгтэй. За одоо тэгвэл тооцооллоо хий. За энд яаж тооцоолох вэ гэхээр их бодис болон бүтээгдэхүүн бодисынхаа холбооны төрлүүдийн бүгднийг задлчихъя. За эхнийх нь CH гэсэн холбоо 1 2 3 4 шиг бааз. Тэгэхээр энийг задлаж өччих юм бол 4-ийг үржтгэн CH холбоо гэсэн үг. За нэмэх нь гээд энд 2 ширхэг O холбоо энэ тий. Тэгэхээр 2 O холбоо гэд ойлгочих юм. За энэ маань цаашаага юутай тэнцүү вэ гэхээр нөгөө ялгарсан дулаан болон бүтээгдэхүүний энерги маань хоорондоо нэмэгдчихэж их бодисын энергитэй тэнцүү байдаг гэсэн шүү дээ тий. Тийм болохоор бид нэр энэ дээр юуг авах вэ гэхээр энд бичигдсэн байгаа дельта урвалын дулаана энийг бол заавал бичнэ. За энэ дээр нэмэх нь одоо холбоонуудаа тоолно. За CO холбооныг 2 ширхэг бааз. За тэгэхээр энийг 2 ширхэг CO холбоо гэж бичнэ гэсэн. За дараагийнх нь энэ дээр хараа OH холбоо 1 2 ширхэг. Тэгээ гадна талд нь коэффициент нь 2 гээ ороод ирж байгааз. Тэгэхээр энэ маань 2-ыг гүйцэтгэн 2 ширхэг OH холбоо орж ирнэ гэсэн үг байхгүй. Өөрөлдөх юм бол 4 ширхэг OH холбоо байна гэсэн үг хаана. За одоо энд бид нэр хүснэгтэнд холбооны энерги нь бичигдсэн байгаа учраас тоонуудаа орлуулаад болоо. Тэгэхээр энтальпиг олоорой гэхээр чинь бид нар ерөөсөө яах нь энэ нөхрөөс энэ нөхрийг хасахад энэ маань гараад ирнэ гэсэн үг байгаа зү тий. За тэгвэл шууд дельта тэнцүү 4 ширхэг CH холбоотой гэхээр 4-ийг үржтгэн CH холбоо маань 410 гэж юм те 410. За тэгээд нэмэх нь 2 ширхэг O холбоо гэхээр 500. 2-ыг үржтгэн 500. За тэгээд эндээсээ хасах нь гэд хотлын
энэ нөхөр маань орж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр С 2-ын холбоотой маань 740 таа. За 740. За хасах нь О 2-ын холбоотой энэ чинь 4 ширхэг байгаа. Үрждэг нь 480 гэсэн үг. За ингээд бодоод үзэх юм бол хариулт нь хасах 760 таагаар. За 39 шилжилтийн металлын шин чанаруудын тухай үнэн мэдээллийг сонгоно гэсэн байна. За энэ дээр онлын мэдээлэл болоход багш нь шилжилтийн металл гэж яг юу хэлдэг вэ гэдгийг бэлтгэсэн байгаа. Тэгэхээр үнэлэх системийн маань 3-аас 12 дугаар бүлгийн электрон байгууламжтай дутууд үргэлттэй d орбиталтай элементүүдийг ерөнхийдөө шилжилтийн металл гэж нэрлэдэг. Тэгээ яагаад дутууд үргэлттэй гэдгийг голчлоод байгаа вэ гэхээр гадна талын электроноор мэдээж химийн уралд оролцдог тий хамгийн гадна талын электрон бүрхүүл маань цөмөөсөө холтчихж байгаа учраас электроноо амархан алддаг. Гэтэл d орбитал маань дутууд үржихээр тэнд тэнцвэргүй болчихж байгаа гэсэн үг. Тийм болохоор d орбиталаасаа электроноо яг ингээд гадна талын бүрхүүлээсээ электрон алдчихж байгаа юм шиг амархан алддаг гэсэн үг байхгүй юу? Ийм болохоор ерөнхийдөө л одоо таад мэдчихэж байгаа шүү дээ. Энэ шилжилтийн металлууд маань эсэлтлийн зэрэг бүр ингээд одоо дор хойч хоёртой тэгээ тэрнээс дээш бүр олон янзын эсэлтийн зэргийг үзүүлдэг байгаа. Тэгэхээр энэ нь ерөөсөө л d орбитал нь дутууд үргэлттэй байдагтай холбоотой байдаг байна. За ингээд шилжилтийн металлуудын онцлог шин чанаруудыг бол энэ дээр ингээд тусгаад өгсөн байна. Асуулт руугаа эргээд орох юм болоо А өгдөл дээр за шилжилтийн металлыг хутгаар зөрчиж болдог байхад нэгдүгээр бүлгийн металлууд хатуу шин чанартай байдаг гэсэн байна. Худлаа олчиж штэ тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол шилжилтийн металлууд маань ерөнхийдөө бол хатуу төлөвтэй байгаа. Тийм болохоор хутгаар бол зүсэж болохгүй. Тэгэд яг энэ хутгаар зүсэж болдог гэдэг дээр ямар нөхдүүд орж ирдэг вэ гэхээр нэгдүгээр бүлийн шүлтүүд ерөнхийдөө хутгаар зүсэж болно тий. Тэгэхээр шилжилтийн металлыг зүсэж болно буюу гिचх юм бол нөгөө төмөр зэс эдрийг чинь хутгаар зүсэж болдог болох гэдэг шүү дээ. Гэтэл энэ маань худлаа ахны. За B дээр цайрын ион нь 3D 10 электрон байгуулалтад бол шилжилтийн металл болж цэнхэр өнгөтэй нийлүүд үүсгдэг. За цэнхэр өнгөтэй нийлүүд бол үүсгэхгүй нэгдүгээрт хоёрдугаар талаараа сая 3D D орбитал маань бүтэн дүүрдэггүй дутууд үргэлттэй байдаг гэсэн. Тийм болохоор би бол одоо нэг цайр маань шилжилтийн металл гэдэгтээ буруу ахны. За C дээр болохоор зэрэг 3D ба 4S орбиталуудын энергийн түвшин ойрсоо тул шилжилтийн металл нь нэмэх 2-оос дээш эсэлтлийн хим үзүүлдэг. За C бол үнэн. Тогтворгүй байдаг учраас D орбиталаас электроныг маш амархан алддаг байгаа. Тийм болохоор 4S орбиталтай харьцуулахад энергийн түвшин нь ерөнхийдөө бол нэг зэрэг байхгүй ойролцоо. За D дээр шилжилтийн металлууд нь нэгдүгээр бүлгийн металлууд шиг катализатор болдоггүй. Энэ дээр катализатор болдоггүй шарин болдог. Тийм болохоор D худлаа олчиж байна. За E дээр шилжилтийн металлууд нь энгийн молекулт нийлүүдтэй металлын холбоогоор холбогдоод комплексион үүсгэдэг гэсэн байна тийм. За энэ тохиолдолд металлын холбоогоор холбогдно гэдэг маань худлаа. Энд ямар холбоо орж ирж байгаа вэ гэхээр нэг донор акцепторын буюу ковалент холбоо орж ирнэ. За ингээд 39-ийн зөв хариулт С өгдөл байлаа. 40 дараах нөхцлүүдэд тохирох нийтлийг сонгоорой гэсэн байна. Уг нийтлэл нь геометр изомер үүсгдэг. За тэгээд sp 2 лизжилттэй нүүрс төрөгчийн атомын тоон 4 байдаг. Тэгээд Толенсийн урвалжтай уралд орж өөрчлөлт ажиглагдана гэсэн байна. За үүнийг ажиллахын тулд бүгдээрээ тэр геометрийн изомер гэж юу юм те. За sp релизжилт гэж юу, sp2 релизжилт гэж юу хэлээд байгаа. Тэгээ толенсийн урвалж гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэдэг ерөнхий мэдээллээ аавь. За хамгийн ихнийх нь геометрийн изомер. Энийг түрүү хэлсэн байгаа. Тухайн молекул дотор давхар холбоотой байх ёстой. Тэгээд дээрэс нь энд яаж ийн вэ гэхээр хоорондоо ялгаатай хоёр бүлгийг агуулна. Ингэж энэ маань геометрийн изомерыг үүсгэнэ. Тэнгууд бид нар өгдлүүдэд харахаар бүгдээрээ хоёрчийн холбоо агуулж байгаа сте тий. Тэгэхээр бүгд байх боломжтой гэсэн үг хань тий. За тэнгууд sp2 лизжилттэй нүүрс төрөгчийн атомын тоон 4 гэж энийг бид нар шалгах хэрэгтэй болчихно. sp2 релизжилттэй гэдэг нь юугаа хэлээд байгаа юм бэ гэхээр хоёрчийн холбоотой гэж ойлгочих. sp гэхээр 3 болсон холбоотой, sp3 гэхээр нэг дан холбоотой хэлээд байгаа шүү дээ тий. За энд жишээ зургийг бол оруулж өгсөн байна. За тэнгууд манайх дээр яасан бэ гэхээр томьёогоо харах юм бол одоо хоёрчийн холбоотой нийтдээ 1 2
3C байх гэдэг байна да тий. Гэтэл энэ дээр яаж ийн вэ гэхээр энэ C хоёр талдаа хоёулаанд нь ийм хоншиж холбоотой болчихж байгаа зү тий. Тийм болохоор SP релизчлэлтэй болчих واخгүй. Тэгэхээр А тохиолдолд манай 2 дугаар нөхцөл биелэхгүй гэсэн үг байхгүй. За эндээс Аага хасчи тий. А нь релизжүүлэхээрээ яг энэ хэсгээрээ шахагдаад гарлаа. За B тохиолдолд болохоор зэрэг энэ хэсэг орж ирж ийн гэсэн үг шүү дээ тий. SP2 релизжүүлэхдээ атомын тоо гэх тунгууд B бол болох гээд байна. За C дээр болохоор яаж ийн вэ гэхээр энд орж ирж ийн. За энд орж ирж болж ийн тийм үү? Тэгэхээр манай C зүг байгаад бас байж болох гээд байна. За D дээр болохоор ганц л байна. E дээр бас яах нь байж болох гээд байна. Ингээд 2 дугаар нөхцлөөр хийдүүлэнд B, C, E гэсэн 3 одоо томьёо шигшигдэж үлдлээ. За сүүлийнхийг харах юм бол толлинсийн урвалжтай уралд орж өөрчлөлт ажиглагдана гэсэн байна. Тэгвэл толлинсийн урвалжтай уралд орохын тулд яг ямар онцлогтой байх ёстой вэ гэдгийг мэддэг байх гэдэг шүү дээ тий. Тунгууд энэ нь болохоор зэрэг гинжний хамгийн цагтаа гурвалсан холбоо агуулс нийтлэг тодорхойлох чанарын уруулах нь л тий. Өөрөөр хэлбэл бол манай энэ өгдсөн байгаа молекул маань заавал одоо аль нэг цагтаа гурвчин холбоотой байх ёстой гэсэн үг. Ингэхээр B өвдөл шууд 3 дахь шалгуураар тэнцгүй хасагдаад E өвдөл бас хасагдаад ингээ үлдэж байгаа нь ерөөсөө C өвдөл. Энд манай нөө үхсээд байгаа гурвчин холбоотой хэсэг маань орж ирж байна гэсэн үг хаана шүү дээ. Энд нэмэлтээр яг нэг мөнгөн толны урвал гэдээс айгүй түгээмэл гарч ирдэг болохоор түүнтэй холбоотой мэдээллийг одоо татаад оруулаад ирсэн байна шин. Гэхдээ манай тохиолдолд бол ийм мөнгөн тол бол үүсэхгүй. Манай тохиолдолд энэ C-тэй уралд орлоо гэхэд энэ доор харагдаж байгаа үнс шиг ийм тунас будаг онцлогтой ах нэ. За ингээд 40-р тестийн зөв хариулт C өгдөлцөд байлаа. За энэ хүртэл локус агаан хамт байсанд баярлалаа. Тэгээд аль болох энэ 7 хоногт багтаагаад затаагаа оруулахыг хичээн. Гэхдээ жилийн эцэс төгсөн байгаатай холбоотойгоор нэлийн ачаалал нэмэгдсэн. Тэгээд төлөвлөгөөнийхээ даваас YouTube дээр цаг гаргаж чадахгүй байгаа даа. За тэгээд бүгдэнд нь ийшт амжилт баяр таа.